Улсын 3 дугаар төв эмнэлэгт эпилепси өвчний хүнд хэлбэрээр онцлогдсон 300 гаруй иргэн хаалганд орохоор дугаарлаж байна. Гэтэл тухайн эмнэлэг жилдээ 100 гаруй хүнд хаалгаа хийх боломжтой. Тиймээс бусад эмнэлгүүдэд ч ийм төрлийн хаалгаа хийх техник, технологи, мэргэжилтнүүдийн нөөц боломжийг нэмэгдүүлэхэд эрүүл мэндийн яам онцгой анхаарлаа хандуулах шаардлагатайг хаалгааны эмч орхон тул хэллээ. Судалгаагаар нийт хүн амын 5 орчим хувь нь амьдралдаа дор хаяж нэг удаа ухаан алдаж таталт авдаг байна. Харин тодорхой шалтгаангүйгээр 24 цагийн зайтай 2 буюу түүнээс дээш удаа унал таталт автагдвал эпилепси гэж үздэг ажээ. Энэ нь тархины цахилгаан идэвхжил хийхээс ч богино хугацаанд тархины үйл ажиллагаа саадснаас үүсдэг. Нийт онцлогдсон тохиолдлын тал хувьд нь тодорхой шалтгаан олдоггүй гэдгийг эмч хэлж байна. Хүлээгдлийн хувьд гэх юм бол эн чинь одоо нэг өвчтний ингээд эпилепситэй уналттай хүний үзлээ нэг удаа үзлээгээд бол шууд заалтаа гаргахгүй. Тэр уналтын бичлэгээ үзэн, уналтын зам төрхийг харна. Тэгээд бусад дүрсийн шинжилгээнүүтэй харьцуулна. Нэг өвчтнийг бол бараг даган 2-3 сар бол үзлэг хийдэг. Ингэжээ сонголтоо хийдэг. Ингэж ихэд 300 гаруй хүн хүлээгдэж байгаа. Эрүүл мэндийн яамнаас бол бодлогоор бол дэмжээд бол эхний шат үйл ажиллагаа бол хэрэгжээд эхэлсэн. Мөшөө цаашид бол энэ нөгөө хүлээгдлийг бууруулахаар бол бас бодлого бол хэрэгтэй. Энэ бол хийгдэх байх гэж бодсон. Тэгээ түрүүн хэлсэн эпилепсийн эмчилгээ бол ерөөсөө дан ганц мэслийн эмчилгээ бол биш ээ. Эмийн эмчилгээ, тэгээ хяналтны нейрофизиологч нь хэрэгтэй, нейроэпилогч нь хэрэгтэй, тэгээ мэдрэлийн эмч хэрэгтэй. Тэгээд нөгөө мэслийн явцад мониторингууд хэрэгтэй. Нөгөө удаа хугацааны 24-нд нөгөө тархины цахилгаан бичлэгүүд хийх ийм юмнууд бол яг манай эмнэлэг дээр бол одоо бол хангагдаагүй байж байна. Эргийн их цэцэг автобусаар зорчиж явахдаа нэгэн иргэн ухаан алдаж унсан явдалтай таарчээ. Тэр уг хүнийг өөртөө адил эпилепси өвчнөө онцтой байж магадгүй хэмээн яаралтай тусламж үзүүлж автобуснаас буулгаж гэрт нь өргөж өгсөн байна. Тухайн хүн бүрэн сэргсэн мэт харагдаж байсан ч болж буй үйл явдлыг мэдээгүй гэдгийг хэлжээ. Эпилепси унал таталтан зөвхөн ухаан алдах, бүх үе татах байдлаар илэрдэггүй. Заримдаа богино хугацаанд гүлих, нэгэн үйллийг давтах, хамаа тамшаалах, гар хөл татвалзах, эсвэл тайлбарлахад бэрх мэдрэмж төрөх зэрэг олон хэлбэрээр илэрдэг байна. Зарим уналтын үед ухаан алдахгүй байх тохиолдол ч бий гинэ. Автобусны бариулаас ингээ бариа зогсоогоор явжсэн. Яг хажуу зогсоо явжсэн нэг охин ингээ гинт унсан байхгүй. Унахтаа болохоор яг ухаалж байгаа бидний мэдэх ухаалж байгаа. Тэгтээ хажуугаар нь яасан бэхээр нөгөө чанга хорхирох чимээ гаргасан. Тэг хүмүүс тоглож ийн гэж юм эсвэл одоо сэтгэлийн өөрчлөлттэй гэж хардаг ч юм уу те. Дургуцаад ингээ бүгд холдож дүлж исэн. Тэгээд зогсож байгаа унсан учраас уналтаас болоод гинтэл авах юм боломжууд байдаг, эртэл байдаг. Гэтэ тэр үед болохоор хажууд нь байсан 2 хүү яг тосож авч таарсан. Тэгээгүй байсан бол яг уналт таталтай хүмүүс унах үедээ одоо юу гэдэг хөл гараа хугалдаг ч юм уу тий. Хамгийн сүүлд одоо тархиараа толгоогоор ингээ унж мандаг бол амар шидэлтэй байхгүй. Тийм тохиолдлууд гардаг. Тэгээд тэнгуү тэр хүмүүс мэдгүй байгаа нь юу гэхээр ингээ хорхирох гэдэг юм хүн ухаалт ч юм уу эпилепсийн шинж тэмдэг гэж мэдгүй байгаа учраас тэр үед ойлгохгүй байсан. За тэгээд тэрний дараа тэр охиныг одоо бит хоёр гаргаад автобуснаас буулгаад агаар амьсгалуулад тайвшруулад тэгээд усуулгаад тэгээд яг унаж татсны дараа хүн ингээ өөр амар цочтсон байдаг байхгүй ингээ амар эмзэг байдаг. Тэгээд юу болоод байгааг ойлгохгүй. За сүүлийн 7 хоногт ч юм уу сүүлийн өдрүүд босон зарим бас ханахгүй. Тийм учраас яг маш сайн тайвшруулах хэрэгтэй байдаг. Тэгээд тайвшруулад боолж өгвөл эмнэлэгт эсвэл гэрт нь гэрийнхэнд нь аюулгүй хөргөж өгөх хэрэгтэй. Тэгээ ганцаар ингэ орхиж авч ирээс болохгүй. Ганцаар ингэ орхиж явах юм бол яг тэр таталтын нөгөө нэг одоо миний өөр дээр үзэн туршлагаас баггүй. Бүрэн одоо дуусаагүй байх гэж үзэж байна. Өөрийн одоо бүтэн ухаантай болоогүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр зарим нь бас ханахгүй, магадгүй ингээд гэрээч санахгүй тийм нөхцөл байдаг. Арга гэрийнхэн болон өвчнүүдийн дунд буруу ойлголт түгээмэл байдаг нь сэтгэл зүйн дарамт үүсгэдэг. Эпилепситэй хүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй бөгөөд орчин үед өвчтнүүдийн 80 орчим хувь нэмийн эмчилгээнд сайн хариу үзүүлж уналт багасах эсвэл бүр зогсох боломжтой гэдгийг онцлох нь зүйтэй юм а.